Хай. Хүүгээ яа цэцэрлэг гэдэг ахын. Хүүгээ сургуульд нь хөрөөж өгье. Сая хүүгээ сургуульд нь хөрөөж өгөхөд хоёр мопедтэй явчихсан байхгүй юу? Хүүгийн сургууль ихтэйний хол бишээ. Гэхдээ километр гарan болохоор бас өглөөдөө алхахад хэцүү ялцчихгүй мопед хэрэгтэй байдیں۔ Тэгээд би нэг замдаа нэг бахан газар мопедны замаар нэг урсгал сөрцөө явжсэн байхгүй юу? Тэгсэн чи яг үзүр дээр цагтаа зогсож идэв шүү дээ. Тэгээд угаасаа дуудаад түрээд ирэхэд тэгээ одоо очихгүй явах тий очсон чаа. Урсгал сүрээд явж гин мэдчихэв нүг тэгэхээр мэднэ гэлтгсэн чаа. За иргэний үнэмлэхийнхэн дугаарыг өггээд намайг торгох гэж байгаа байхгүй юу? Тэгээд би гадаад хүн надад пассворт л байна гэтгсэн чаа. За түлийн удаагаан сануулчээ дахиж өнгөлж игнээсээ торгоо шүү гэтгсэн. Тэгэхээр за баярлаа. За цайгаа уучаад гяс гарч Huawei орд нөхөрт нэг цаг авъя. Нөхрийн цаг аль дээр өвдөрчээд тэгээ шинэ цаг аавна гэдсэн байхгүй юу? Тэгсэн чинь Huawei-ийн шинэ загвар нь яг өнөөдөр худалдаанд гарна гэд тэгэд нөхөр авахгүй хүлээе гэсэн. Би тэгээд аваад бэлгэлээ. Энэ шинэ гарсан загвар нь 1588 юан гинэ. 800 сая төгрөг. Би ч бас стипендтэй оюутан байна да. Одоо өөрийнхөө мөнгөөр авчээ. Тэгээд орой нөхрийг ирэхээр буцаагаад мөнгөнд авчий. Хотлаа. Гэхдээ ер нь хүнд цаг бэлгэлдэггүй гэдэг нь шүү дээ тий. Тэгэхдээ бас ямар ч гүр нийвлээ дээ эртний нэг дээр үед хаана нөгөө гүрнээсээ маш олон удаа цаг бэлгэнд авсаар байгаад тэгээд тухайн гүрний сүрлийг тэр цаг бэлгэнд авсантай холбож тайлбарлсан байдгийг нэг уншижсэн. Тэрнээс бол тийм үү эсвэл өөр юмнаас бол тийм ямар ч гэсэн цагийг хүнд бэлгэлдэггүй, бэлгэнд авдаггүй гэж ярьдаг. Гэхдээ ер нь цаг бэлгэнд авчвал буцаагаад мөнгө өгчдөг гэсэн бага хэмжээний л мөнгө. Зүгээр л тэр цаг өгсөн гэдгийг хариулаад жоохон бутархай ч гэсэн мөнгө өгчдөг. Тэр нь болохоор энэ цагийг би бэлгэнд аваагүй ма би энэ цагийг худалдаж авч ийн гэдэг утгыг илэрхийлэл болчдөг. Тийм болохоор нөхрийг орой ажлаас нь ирэхээр буцаагаад мөнгөнд авчна уу? Ер нь ингэ бодсон чинь би анх нөхөртөө танилцсанаас хойш яг нөхөртөө юу бэлгэлж исэн бол гэж бодсон чинь их юм санаанд орж ирэхгүй ах юм. Тэгэл их хөвчлэн за би чамд цаг хугацаа сэтгэл зүрхээ зориулж байгаа өстэй энэ төр гэдэг нэг үгээр ингээ халахвчлаа. Яг ингээд одоо материаллык талаасаа одоо мөнгөөр илэрхийлэгдэх юм хэрэг бэлгэлж исэн гэж бодохоор нэг санаанд орж ирэхгүй ах юм. Би ч одоо яасан мухай хорглоо толсон амт юм бэ гэж. Гэхдээ юу лээ? Ер нь бол нэг хүнтэй зайтай юм ерөөсөө авч өгч чадаагүй юм шиг байна. Тэгээ тэрийг болохоор надад өгөх хуваалцах юм байхгүй юм чин гэдгээр дандаа халахвчилдаг байх. Гэхдээ бас одоо юу юм шимдээ тэгээд заавал материаллык зүйл бэлгэлэх хэрэгтэй юу? Гэхлээр нэг бодлын бас хэрэгтэй юм шиг бас боломжгүй бол тэгээ одоо яах вэ юм шиг. Мэдгүй. Та нар юу гэж бодож байна? Гэхдээ мэдээж яг тодорхой нэг тийм өндөр мөнгөнд үнээр бэлэг нэг илүү сайхан илэрхийлэгдэхгүй ч гэсэн үгүй зүгээр өөрт байгаа юмныхаа хэдэн хувийг гаргаж чадчихна гэдгээр илэрхийлүүл илүү утгатай байж магадгүй. Хэрв тийм гэвэл тэгэхээр эндээс ингээ өөрийгөө өмөрөх гэдэг амаа. Яаж яхад өнөөдөр цаг аваад өгсөн ч гэсэн цаг болохоор мөнгө нэрүүлж авах хэрэгтэй. Нөхөрт хоёр анх ингээд танилцаад үерхэд бинийг илүү татн мэдэх явцдаа ингээд биднээс айгүй их асуудаг гэсэн баггүй чи хайрыг юу гэж боддог вэ? Гэр бүлийн юу гэж боддог вэ? Тэр гэл тэгэл бас түүнээс гадна ингээд юм хайрын юм сонжоо бөглөх тест хийх энэ төр гэдэг аюу тэгдэг гэсэн. Тэгээ худлаас өөрсдөө өгөх хингүүтээ бинийхээ илүү харах сонирхолтой. Тэгээ тэр үед болохоор нөгөө хайрын хэл чи юу вэ гэд тим тест хийгээд тэгээ тэр тестэнд надад нэг сонь санагдчихсан юм бэлэг заа. Одоо өөрийнхөө хайрыг бэлгээр илэрхийлдэг. Мөн бэлэг авч иж нөгөө хүнээ өөрт нь халамжтай байгааг ингээ мэдэрдэг бас нэг юм арга байдаг. Гэхдээ тэр бол миний арга байгаагүй л дээ. Гэхдээ тийм байдаг гэж харж исэн. Тийм болохоор баг ч гэсэн бэлэг бол хосуудын хоорондын харилцааг хайрыг илүү бат бөх байлгахад баг хэмжээгээр ч гэсэн оролцох боломжтой юм шиг санагцсан. Гэхдээ нөхөрт хоёр тухайн үед бүгэлэхэд тэр бэлгээр илэрхийлэгдэх хайрын илэрхийлэлнүүд аль алин дээр нь хамгийн бага гарсан. Тийм болохоор ч нэг бие биедээ гинтийн сюрприз болгож ингэж бэлэгнийх авч өгөөд идэггүй.
авсан ч гэсэн тэрийг ингээд нэг намайг баярлуулах гэж хийсэн үйлдэл гэхээс биш айхтар хайртай холбож ойлгохгүй. Миний хайрын хэл тухайн үед үзчихэхэд үйлдэл байсан. Ер нь яг миний төлөө үйлдэл хийх бодит үйлдэлт би илүү хайрыг мэдэрдэг. Тухайн үед баг 10 жилийн өмнө үсгэд тийм байсан. Тэгээ одоо нэг өөрчлөгдөг байхаа хэвээр байгаа. Нөхрийн хайр юу эцэн гэж жоох инэттэй. Биеийн хүрэлцэх. Тэгэхэр чинь жоох эвгүй хаастай. Биеийн хүрэлцэхийг яг хайрын хамгийн чухал зүйл гэж хэлвэл жоохон хуурдах магадлал өндөртэй ч юм шиг гэдэг байхгүй юу? Хотлаадлаа. Йоо, миний авсан энэ индүү хараа. Амар нийтдээ жижигхэн. Аймсны индүү махашаа. Худлаа. Гэтэ бид юу ч жижигээр нэ гэдгийг мэдчихсэн юм уу? Гэтэ аммаар санагдаад хөөрхөн санагдаад авсан. Манай нөө гэрээ индүүний цахилгааны хувцас нь ингээд мушкат хийсэн чинь гэмтсэн байсан байхгүй юу? Тэгээ дээр нэг юм индүүд гээд залгуур залгасан чинь шууд ингээд бускат л унгацсан байхгүй юу? Тэгэд би яг цахилгааны хувцас нь гэмтсэн болохоор ингэчлээ гэж бодоод би угаасаа тийм юмнаас амар айгаад идэг юм аа. Тог цахилгааны юмнаас тэгээд гял шинэ индүү аавь гээд одоо тэгээд энэ индүү жижиг юмсэн ч гэсэн хамаагүй надаа гой санагдаж байна. Аавна. За бай.